Бүтээгдэхүүн нэмэх зааварчилгаа. Бүтээгдэхүүн цэц рүү орж баруун дээр буланд байрлах бүтээгдэхүүн нэмэх гэсэн ногоон өнгийн товчон дээр дарна. Баруун талд байрлах бүтээгдэхүүний төлөвүүдээс өөрийн бүтээгдэхүүнд шаардлагатайг идэвхжүүлнэ. Оруулах гэж буй бүтээгдэхүүн нь сонголтгүй тохиолдолд энэ бүтээгдэхүүн нь олон сонголттой гэсэн төлөвийг идэвхгүй болгон бүтээгдэхүүний мэдээлэлээ эхнээс нь оруулна. Бүтээгдэхүүний зураг хэсэгт 6 МБ-ийн 4 хүртэлх зураг оруулах боломжтой. Бүтээгдэхүүний мэдээлэлээ оруулж дуусгаад веб ангилал хэсгээс харьяалагдах ангилал хэсгийг сонгон баруун дээд буланд байрлах хадгалах товчон дээр дарж бүтээгдэхүүнээ хадгална. Хэрвээ тус бүтээгдэхүүн нь олон сонголттой тохиолдолд энэ бүтээгдэхүүн нь олон сонголттой гэсэн төлөвийг идэвхжүүлнэ. Мэдээлэл хэсэгт бүтээгдэхүүний үндсэн мэдээллээ оруулж веб ангилал хэсгээс харьяалагдах ангилал хэсгийг сунгана. Үүний дараа сонголт гэсэн товч дээр дарж сонголт 1 дээр хэмжээ өнгө гэсэн бэлэн төрлөөс гадна өөрөө нэмж зохион бичих боломжтой. Сонголтууд хэсэгт сонголт 1 дээр хэмжээ гэж өгсөн тул 100 г, 500 г гэж тус бүр бичээд Enter товч дээр дарж идэвхжүүлнэ. Сонголт нэмэх гэсэн зүүн доод буланд байрлах ногоон товчон дээр дарж ахин сонголтыг нэмэх боломжтой. Сонголт тус бүрийн үнийг өөрчлөх боломжтой ба хямдарсан үн, тоош эрхийг SQL код тус бүрээр оруулах боломжтой. Мөн сонголт 1 бүр дээр тайлбар болон зураг нэмж оруулах боломжтой. Танд амжилт хүсье.